Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. 2022 оны 8 сарын 30-ны орой 10 цаг 30 минут орчим. Чэжүүгийн цагдаагийн газарт нэгэн сандарсан дудлага иржээ. Манай охин гэртээ ирсэнгүй, утсан ч холбогдохгүй байна. Энэ бол алга болсон 39 настай эмэгтэй Ким Сойюны аав ээжийн яралтай дудлага байв. Сойюн Чэжүү хотын захын бүсэд барьлах нэгэн дэлгүүрт цагийн ажил хийдэг байсан. Тэр орой бүр ажиллаад 5 цагт дуусгаж, заримдаа найзуудтайгаа уулздагч хамгийн орой 8 гэхэд л гэртээ ирдэг байжээ. Түүнийг ямар нэгэн гинтийн ажил гарсан байх гэж ихэндээ хүлээцтэй хандсан ч утсан олохгүй мэдээлж байхгүй байсаар 10 цаг өнгөрөхөд эцэг эх нь ноцтой байдал хэмээн үзэж албан ёсоор охин маань алга боллоо хэмээн цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар яаралтай Ким Сойюны хамгийн сүүлд байсан газрыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Эхлээд түүний ажилдаг дэлгүүр рүү холбоо барихад эзэн нь Сойюн өнөөдөр үдээс хойш 4 цаг 30 минутын үед надад ажлаа хүлээлгээд гэрлүүгээ арилаа гэж хэлээд гарсан. Тэр өдөр арай эрт тарсан байжээ. Гэвч түүнээс хойш юу болсон тодорхойгүй. Утасны сүүлийн байршлыг шалгахад тэрээр захын орчимд байсан гэдэг мөр үлдсэн байв. Тэр газраас гэр хүртэл ойролцоогоор 1 цаг гарan алхаад хүрдэг байлаа. Гэвч цагдаа нар зах орчмын дэлгүүрүүд хүмүүсээс гэрч хайж эхэлсэн ч нэгэн том бэрхшээлтэй тулгарсан юм. Энэ бүхэн оройн 10 цагаас хойш эхэлсэн учраас ихэнх дэлгүүр аж ахуйн нэгжүүд аль хэдийн хаалгаа барьсан байв. Түүгээрч зогсохгүй ойролцох хяналтын камеруудын бичлэгийг шууд шалгах боломжгүй, тусгай зөвшөөрөл шаардлагатай байв. Гэсэн цагдаа нар бууж өгсөнгүй тэд шаргуу хайсаар байсан ч тэр орой Ким Сойюны ямар ч ул мөрийг олж чадаагүй. Маргааш өглөө буюу 8 сарын 31-ний өглөө. Нутгийн нэгэн орсон суугч эрэхтэй хөршийнхөө шашны талбайн хажуугаар өнгөрч явахдаа өөс ногоо нэг л сонин дарж унсан байдалтай байгааг анзаарчээ. Яг л ямар нэгэн зүйлийг чирэн гулсуулсан мэт тод уулмөр гарсан байв. Сэтгэлд нь ямар нэгэн таагүй санагдсан уу тэрхүү уул мөрийг даган болгоомжтой алхасаар. Эцэст нь түүнийг өгцсөн зүйл бол цусаар будагдсан нас барсан эмэгтэй үний цогцос байлаа. Тэр даруй цагдаад мэдгдсэн бөгөөд шалгалтын явцад харамсалтайгаар өмнөх шөнө сураггүй алга болсон хэмээн бүртгэгдсэн Ким Сойюн гэх бүсгүй болох нь тогтоогдсон юм. Цогцсыг шалгаж үзэхэд хүзүү болон цээж орчинд нь нийт 6 удаагийн хутганы шарах байсан бөгөөд тэр их хэмжээний цус алдалтаас болж нас барсан тодорхой байлаа. Түүний дэргэд байсан шүхэр нь эвдэрч хугарсан байдалтай байсан ба цүнх болон хувийн эд зүйлс нь энд тэнд дасгарч унсан нь алуурчинтай ширүүн тэмцэл өрнөсөн байх магадaltaйг илтгэж байв. Хамгийн эмгэнэлтэй нь гэвэл ойр дотны хүмүүс нь энэ явдалд итгэж чадахгүй байсан юм. Ажил гэр хоёрын хооронд тайван амьдардаг, хэрүүл маргаан хийж үзээгүй, бусдад муу санаж явдаггүй, ердөө л энгийн эмэгтэй. Тийм хүн яагаад хэн нэгний онилсан бай болов? Цагдаа нар хамгийн түрүүнд түүний ажилдаг дэлгүүрийн байршлыг онцгойлон авч үзжээ. Тэрхүү дэлгүүр нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй зам дагуу байрладаг байсан тул гинтийн халдлага, дээрэм, эсвэл тодорхой бус нэг этгээдтэй холбоотой юу гэсэн сэжиг төрсөн байна. Удалгүй мөрдөн байцаагч тухайн орчмын бүх камеруудын бичлэгийг нэг бүрчлэн шалгаж, Сойюны амьдралын сүүлчийн мөчүүдийг алхамаар шалгаж эхэлжээ. Оройн 5 цаг 30 минутын орчим захын ойролцох жижигхэн хоолны газарт орж говьмонтой шүл идсэн байна. Хоолоо идсэний дараа шууд гэрийн зүг явжээ. Сойюн хэмнэлттэй амьдардаг байсан тул автобус таксийн суудаггүй эхэндээ алхаад гэртээ хайрдаг байв. Харамсалтай нь энэ удаач бас тэр танил замаараа алхасаар явсан. Тэр зам нь түүнийг гэрлүүн биш харин аминд нь хүрэх зам руу хөтлж байсныг тэр мэдээгүй. Захаас гэр хүртэл алхахад ойролцоогоор 1 цаг 30 минут шаардлагатай байв. Гэтэл тэр өдөр Сойюн урдын адил байнга алхдаг далайн эргийн танил замаар яваагүй юм. Харин захын машины зогсоолын хажуугаар өнгөрч тариалангийн зам руу явжээ. Яг тухайн үед тэр зам нь гэрт нь хүрэхэд арай дөтмөд санагдсан бололтой. Оройн 6 цаг 50 минутад нэгэн танихгүй эрэхтэй түүний араас алхаж эхэлжээ. Камерын бичлэг тухайн этгээд Сойюныг холоос сэн дагаж байгаад тэр гэнэт хурдлахад дагаж буй ирч мөн хурдаа нэмэгдүүлж эцэст нь түүнд хурж очисон тодхон харагдана. Тэр ганцаархнаа байсан ч сүүлчийн хүчээр дайжлан эсэргүүцэл үзүүлсэн. Харамсалтай нь тэд шашны талбай руу ноцолтон унсан нь хожим олдсон ул мөрөөс илэрсэн юм.
Соён чадлаараа эсэргүүцсэн ч алуурчин хутгаа гаргаж түүнийг олон удаа хутгалсан байна. Алуурчин гэмт хэрэгээ үйлдснийхаа дараа Соёны цүнхийг ухан шалгаж дотор байсан ердөө 10,000 воны бэлэн мөнгийг аван зүгтжээ. Түүнийг цуснд будагдсан хിവэр нь газарт орхичхоод л явсан. Гэвч хэрэг үгээр дуусангүй. 31-ний шөнийн 12 цаг өнгөрөх үед алуурчин шашны талбай руу дахин эргэн ирсэн байна. Магадгүй эд мөрийн баримтаа нуух уу эсвэл цогцыг далдлах уу гэсэн бодол түүнд төрсөн байж ч мэднэ. Тэр цогцыг ойролцоогоор 5 м чирд зөөсөн ч биед нь хэд хүн санагдсан уу эцэст нь хаяад авчээ. Яг түүнийг холдож явах тэр мөчид Соёны гар утас дугарсан байна. Алуурчин утсыг унтрааж авч явсан. Дараа нь хэргийн газрын ойролцоо байсан жижиг аврын твштэй машиндаа сууж хэргийн газраас Чежүү арлын Эвэлийн баруун зүг рүү ойролцоогоор 3 км орчим зайд байсан газар руу явжээ. Соёны гар утасны гэр дотор банкны карт авчулсан байв. Гэмт итгээд картыг авч утсыг нь далайн ус руу шидсэн нь дараа нь тогтоогдсон юм. Шөнийн 2 цаг орчим гэмт хэрэг үйлдээд удаагүй байсан алуурчин Соёны банкны картыг ашиглан шатгуун түгээх газар эсвэл ойролцох жижиг хүнсний дэлгүүрт очижээ. Тэрээр 100,000 орчим үн бүхийг хүнс авсан. Үүний дараа тэр машинаа унаж Пёсон тосгон руу явж буй зам дагуух хяналтын камеруудын дараалсан бичлэг тод үлдсэн байлаа. Цагдаа нар тэр зам мөрийг нь нарийн дагаж хэрэг гарсан дараагийн өдөр буюу 8 сарын 31-ний орой 10 цаг 48 минутад тус тосгоны зогсоол байсан с 'ижигтнийг баривчлав. Тэр хүн бол 30 настай эрэгтэй Кан хэмээх нэг юм байв. Гин бурууг нь нотлох зүйлс тэр дороо тодорхой болсон. Цагдаа нарын нүдний өмнө байсан баримтууд, машин доторх Соёны картаар худалдан авсан хүнсний ууд, хэрэг үйлдэх үед өмссөн байсан цусны толботой пүүз, энэ бүх баримт тэр хүн гин буруутайг үгээр бус нотлохоогоор харуулж байлаа. Цагдаа нар түүнийг баривчлах мөчид асуусан хамгийн анхны асуулт бол яагаад чи ийм харгас хэрэг үйлдсэн юм бэ? Кан хариулав. Миний амьдрал маш хэцүү, мөнгө хэрэгтэй байсан. Гэхдээ түүний энэ үг үнэхээр үнэмшилтэй санагдсан уу? Тэр аллагын дараа авч чадсан зүйл бол ердөө нэг ширхэг 10,000 воны дэвсгэрт. Дараа нь хулгайсан картаар 100,000 орчим воны хүнс ундаа худалдаж авсан. Хамгийн ихдээ 110,000 вон. 110,000 воны төлөө хүний аймыг бүрлэгсэн гэж юу? Кан дараагийн мэдүүлэгтээ өөрийн үйлдэлийг эхэндээ би зүгээр л цүнхийг нь булаана гэж бодсон. Харин тэр бүсгүй маш их эсэргүүцсэн. Би сандарч айж санамсаргүй утгалчихсан юм гэж тайлбарлав. Гэхдээ энэ бол бүх зүйл санамсаргүй байсан гэх түүний хувилбар. Харин цагдаа нар түүний мэдүүлэгтээ огт нийцэхгүй хэд хэдэн с 'ижигтэй зүйл илрүүлжээ. Тухайн үед хутаг гаргаж олон удаа хутгалсан байдал, хохирогчийг шашны талбай руу чирч унагсан мөр. Цаг хугацааны хувьд хэрэг үйлдсэний дараа дахин очиж цогцыг зөөх гэж оролдсон. Гар утсыг нь унтраагаад эд мөрийн баримтыг устгах оролдлогууд. Энэ бүгд санаандгүй биш, харин урьдчилан, бодож, төлөвлөсөн, сандарсан хүнд баймааргүй нарийн үйлдэлүүд байлаа. Кан өөрийгөө санаандгүй сандарч гинт хийсэн гэж мэдүүлсэн ч цагдаа нарын гартаа авсан камерын бичлэгүүд түүнтэй эсрэг зүйлийг өгүүлж байлаа. Юуны өмнө хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнөөс л Кан өөрийн машинтайгаа захын ойролцоо өдөр бүр эргэлдэж байсан нь хяналтын камеруудад бичигдсэн байжээ. Энэ нь энгийн зугаалж яваа хүний биш, зориуд ажиглалт хийж буй хүний үйлдэл шиг харагдана. Оройн 5 цаг яг Соён дэлгүүрээс гарах үе. Түүнийг ганцаараа алхаж буйгч удаа дараа ажиглажээ. Хамгийн чухал нь гэвэл Соён өдөр бүр далайн эргийн замаар алхдаг байсан. Тэнд хүн, машин ихтэй, шууд халтахад хүндрэлтэй, эрсдэл өндөр газар. Гэтэл хэрэг гарах тэр өдөр Соён анх удаа нэгэн хоолны газраас шууд гарч тариалангийн хүн багтаа замаар алхаж эхэлжээ. Кан түүнийг харамгацаа одоо л боломж хэмээн бодож машинаа нэг газар орхиод чимээгөө дагаж эхэлсэн байна. Тэр алхам бүр нь урьдчилан бэлтгэгдсэн төлөвлөгөө шиг. Тухайн мөчийг тааруулж хүлээж ажиглаж эцэст нь алдсангүй үйлдсэн хэрэг. Энэ бүхнийг санаандгүй гинэт тухайн баларцсан гэдг нь хэтэрхий үнэмшилгүй тайлбар юм. Хэрвээ үнэхээр Кан зөвхөн мөнгөний төлөө энэ хэргийг үйлдсэн юм бол тэрэнд өөр гарц байгаагүй гэж юм. Зүгээр л сүрдүүлээд эсвэл цүнхийг нь булаагаад л цухтаж болох л байсан. Гэвч камерын бичлэгүүд өөр зүйлийг харуулж байв. Соёны нүд айдас төгшүүрээр дүүрэн хин нэг нь намайг дагаад байна гэсэн мэдрэмж. Харин Кан хутгаа урдчлан бэлдсэн байсан. Санамсаргүй гэх энэ мэдүүлгийн цаана 6 удаагийн хутгалалт. Мөн хэргийн дараа тэр ердөө 10,000 воны бэлэн мөнгө, мөн 100,000 орчим картын гүйлгээл хийжээ. Бусдаар бол ямар ч эд хөрөнгө ашиг хонжоо олоогүй.
Тэгвэл үнэхээр энэ бүхнийг ердөө 100,000 воны төлөө хийсэн гэж үү? Цагдаа прокурор өмгөөлөгч хүртэл энд өөр нэг шалтгаан эсвэл ил харагдахгүй гүн нуугдсан жинхэнэ сэтэл байгаа юм биш үү гэж хардах болжээ. Тэр үнэхээр мөнгөний төлөө байсан уу эсвэл өөр нэгэн гац сэтгэлгээ эсвэл өнгөрсөнд нь нуугдсан бодит хар бараан зүйл энэ бүхний ард байсан юм уу? Мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон нэг зүйл. Кан өмнө нь нэгэн шуудан хүргэлтийн компанид доктор суршилтай ажилладаг байжээ. Өдөр бүр ачаа зөөдөг жирийн нэг залуу. Гэвч хэрэг гарахаас яг сарын өмнө тэр генет ямар ч шалтгаангүйгээр ажилласаа гарсан. Халагдаагүй зүгээр л өөрөө алга болсон байна. Хачиргалтай нь гарахынхаа өмнө 3 сарын цалин урьдчилж аваад дараа нь холбоо барихгүй алга болжээ. Түүнийг хамт ажилладаг хүмүүс нь ч тэр бүр сайн мэддэггүй байсан. Дотн хүн нэгч байхгүй. Дуу цоон ганцаардмал зожиг нэг юм байжээ. Ингээд ажилгүй болж ихэндээ тэр урьдчилж авсан жаахан мөнгөөр амьдарч байв. Гэвч мөнгө нь нэг л өдөр дууссан. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө амьдарч байсан түрээсийн өрөөнөөсөө түрээсийн мөнгөө төлөөгүй гэх шалтгаанаар хөөгдсөн байна. Тэр мөчөөс эхлэн Кан бол орон гэргүй хүн болсон. Тэр ихэнх шөнөө машин дотроо өнгөрүүлж заримдаа олон нийтийн газар булан тохойд хондог болсон байна. Гэхдээ цагдаа нарын хувьд нэг зүйл таарахгүй байв. Кан өмнө нь ажиллаж байсан шуудан хүргэлтийн газар цалин боломжийн доктортой ажилтай газар. Тэгвэл яагаад тэр ийм ажлаа гинт хайсан юм бэ? Яагаад 3 сарын цалин урьдчилж аваад ор сургаггүй болсон юм бэ? Цааш нарийн шалгаж үзэхэд энэ хачирхалтай үнэхээр итгэмээргүй шалтгаан илэрчээ. Кан нэгэн интернет BJ буюу стример эмэгтэйд дурлсан байжээ. Тэр стримерийн бичлэг, тэрний анхаарал магтаал дараа нь хит бодит болсон мэт харилцаа түүнийг шунал төөрөгдөлд оруулсан. Эхэндээ тэр бага хэмжээний мөнгө илгээж баярлаа та жинхэнэ эзэн юм а гэх мэт үлгэрийн мэт магтаал сонсохдоо уярч байв. Анх удаа 100,000 воныг илгээхэд гар нь салгалж байв. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр энэ хэмжээний мөнгө хангалтгүй мэт санагдаж 300,000, 500,000 бүр 2 сая вон хүртэл илгээдэг болжээ. Стримерийн зүгээс инээмсэглэл баярлсан мөнгө, үзэгчдийн зүгээс та мөнгөний хаан байна шүү гэх магтаал. Хамгийн аюултай зүйл тэр энэ анхаарал дассан. Кан тийм анхаарал байж үзээгүй, хүн өөрт нь тэгж хандаж байгаагүй, ганцаардсан хэнд ч хэрэггүй нэгэн байсан тэр залуу интернет дотор л чухал хүн шиг байж чадсан. Мэдээж тэр мөнгө түүний хадгаламжаас хэтэрч зээл авч эхэлсэн. Нийтдээ 55 сая вон байсан. Түүнээс ихэнхийг нь стримерт бэлгэлээд өчгсөн байв. 2020 оны эхээр Кан нэг удаа тухайн стримертэй уулзч чадсан байна. Тэр мөч түүний хувьд сэтгэл хөдлөлийн оргил магадгүй бүр амьдралынх нь зориг мэт болсон байлаа. Гэвч уулзалт нь түүний хүлээж байсан шиг байгаагүй. Зүгээр л стример ба фэн. Харин уулзалтын үеэр Кан нэг зүйлийг улам тод харжээ. Тэр эмэгтэйг түүнээс ч илүү их хэмжээний мөнгөөр ивент итгэдэг, тодорхойлбол мөнгөтэй хүмүүс олон байсан. Түүний хандвалсан хэдэн 10 сая воныг тоочч харахгүй мэдсэн өөр хүнд инээж баярлаж байгаа стримерийн дүр төрх. Энэ бүхнийг бодох тусам би хэн юм бэ гэсэн асуулт дотроос нь зовоож байв. Мөнгөгүй болж эхлэх үедээ тэр дахин мөнгө олохоор хуучин шуудан түгээлтийн компанид эргээ орсон байна. Цалин боломжийн байв гэхдээ ажил маш их цаг чурт. Стрим үзэж чадахгүй тэрэнд энэ нь үнэхээр хэцүү байсан. Ингээд 3 сарын цалин урьдчилж аваад ажлаа орхиод алга болсон нь энэ. Тийхүү Кан ажлаасаа урьдчилсан 3 сарын цалин аваад тэр мөнгийг ч бас нөгөө бүсгүй төгсөн байна. Тэр магтаал, тэр инээмсэглэл түүнд дахин нэг удаа амьд байна гэдгийг мэдрүүлжээ. Гэвч тэр мэдрэмж удаан үргэлжлээгүй. Мөнгө дахиад дууссан ор хоромч байхгүй болсон. Хамгийн сүүлд үлдсэн зүйл нь ганц машин. Цагдаа нар энэ бүхнийг дүгнэхдээ ингэж таамагласан байна. Кан үнэндээ мөнгө хэрэгтэйдээ аллага үлдээгүй. Тэр стримерт дахин мөнгө зарцуулахын төлөө юу ч хийхэд бэлэн болсон байсан. Энэ нь хууль бус аргаарч байсан хамаагүй. Тэр сэтгэл ханамж анхаарал руугаа буцаж очихын тулд юу ч хийхэд бэлэн болсон мэт. Гэвч бас нэг сэжиг төрүүлсэн зүйл бий. Кан тухайн үед бага аврын машинтай байсан. Үнэхээр мөнгө хэрэгтэй байсан бол тэр машинаа зарах эсвэл шуудан хүргэлтийн ажилдаа эргэн орох бүрэн боломжтой байв. Гэвч тэр үүнийг огт хийсэнгүй. Хоолгүй хонож болох ч стрим үзэж чадахгүй болохыг тэр төвчж чаддгүй байжээ. Хэрэг гараад хэсэг хугацааны дараа нэгэн мэрэгжлийн гэмт хэрэг судлаач Каны сэтгэл зүйн талаар дараах дүгнэлтийг гаргажээ. Каны энэ аллагын цаана эмэгтэйчүүд рүү чиглэсэн дотоод уур хилэн эсвэл бухимдал нүүгдэж байсан байх магадaltaй. Тэр BJ эмэгтэйд хэд их мөнгө зарцуулсан. Гэтэл эцэст нь тэр эмэгтэйтэй ямар ч харилцаа холбоо тогтоож чадаагүй. Энэ нь сэтгэлийн гутралд хүргэж улмаар
Бүх эмэгтэйчүүдийг үзэн ядаж намайг тоодгүй гэсэн бодолд хүргэсэн байж мэднэ гэж тэр судлаач дүгнсэн байна. Энэ бол ганцхан амжилтгүй дурлал биш. Амьдралдаа эмэгтэй хүнтэй дотн харилцаанд орж үзээгүй ганцаардсан хүний сэтгэл зүй. Тиймээс тэр амьд харилцаанд оролцохоос зайлсхийж интернет стрим гэх хяналттай төлбөртэй харилцаанд аюулгүйгээр амьдарч байсан байж болох юм. Гэвч тэр аюулгүй ертөнцийн түүнд илүү ихийг нэхэж улмаар амьдралаар сөөрүүлж цаашлаад бусдад хор хүргэх хэмжээнд хүртэл авчирсан нэмэгнэлтэй. Хамгийн сэтгэл түгшэм зүйл гэвэл Кан өөрөө энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Цагдаа сэтгэл зүйч, сэтгүүлч хэн ч асуусан бай. Тэр зүгээр л нэг өгүүлбэрийг тавцсан. Надад зүгээр л мөнгө хэрэгтэй байсан гэжээ. Ийхүү мөрдөн байцаалтын дараа цагдаа нар Канд дараах үндэслэлээр хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн байна. Зохион байгуулалттай дээрэм, санаатай аллах, цогцыг нууж далдлах, хууль бусаар банкны карт ашиглах гэх мэт. 2020 оны 12 сард эхний шүүх хурал эхлэхэд Кан шүүхэд өөрийгөө гэмшиж байна гэх утгатай гэмшлийн бичиг өгсөн ч талигаачийн ар гэрт хандаж уурчлал хүсэх оролдлого хийгээгүй юм. Шүүх энэ хандлагыг хуурамч гэж үзэж хэргийг нарийн шинжилэхэд энэ бол генет үйлдсэн хэрэг биш харин урьдчилан төлөвлөсөн гэж дүгнжээ. Ингээд түүнд бүх насаар нь хорихойл оноосон. Тэр давд заалтсан ч 2021 оны 6 сард давд заалтах шатны шүүх түүний хүсэлтийг няцааж ял эцэслэн хүчин төгөлдөр болсон юм. Хохирогч Ким Со Юн тэр бол амьдралын төлөө хичээн зүтгэж байсан үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй байжээ. Ковидын үеэрч гэр бүлтэй ачаа болохгүй тулд өдөр 5 цаг дэлгүүрт ажиллаж унааны мөнгөө хэмнэхийн тулд алхаад харьдаг байв. Сувилагч асрагч гэх мэт 7 төрлийн мэрэгжлийн үнэлэх авсан байжээ. Энэ нь хожим настаа аав ээжигээ өөрөө асарна гэж бодсных нь илэрхийлэл байсан. Кан хамгийн сүүлд би гэмшиж байна гэж хэлсэн. Гэвч тэр үнэхээр гэмшиж байгаа эсхийг хэн ч мэдэхгүй. Тэр бол одоо насан туршдаа хоригдох ялтай хоригдол. Түүний амьдралын үлдсэн хугацаа хөйтэн төмөр сараалчны цаана хийсэн үйлдэлээ өдөр бүр санахал юм.